Уул уурхайд охид манлайлан өдөрлөгийг Налахын Политехникийн коллежид зохион байгууллаа. Холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хвшлийн түншлэл Develop PP хөтөлбөрийн хүрээнд Transvest, Sandvik, MSM компаниудын хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Уул уурхайн салбарт манлайлан өдөрлөг энэхүү ихэлгээд бид болоод байна. Ирээдүйд ихийг бүтээх олон залуус инвестор болтугай гэж хүсэв. Эмэгтэйхэн уул уурхайн салбар гам мэт бат бүх алчиг үн цэнтэй шүү гэдгийг ер нь хэлмээр байна. Тэгээд ажлын байран дээрээ суралцаад ажилтаа, мэрэгжилтэй, боловсралтай өөрсдөө бас зөв хүн болон төлөвшөх энэ их гарааг манай коллежийнхэн бол үргэлжийн мөнхөд өнгөж түүчээлж идэг. Би саяны сургуультаас болохоор яг зөвхөн эрэгтэйчүүд ингээд хүнд машин ингээд уул уурхайн ингээд ажилд ордгоо гэдгийг ойлгож авсан. Уул уурхай салбараар орвол ирээдүйдээ бас ажлын байртаа төгснө гэдгийг бол маш сайн ойлгосон. Эмэгтэй хүн гэхээрээ ингээд одоо уул уурхайд ажиллаж болдгоо гэсэн тийм юм байхгүй. Тэгээд эмэгтэйчүүд илүү ингээд ажлын байранд ингээд амар олон ажилтгийг амар ойлгож авсан. Ажил хийхэд гендер, хүс ямар ч хамаагүй шүү. Тэгээд өөрөө хүсэж байгаа бол өөрийнхөө хүссэн мэрэгжлийн төлөө чадна гэж хичээгээрэй гэж хэлмээр байна. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжтайгаар Transvest Mongolia, Sandvik Mongolia, MSM Group компаниудтай хамтран уул уурхай машин механизмын ашиглалтын техникч гэдэг ангийг хосонгоор нэгжээ. Уул уурхайд ажиллах юм боломж олгосон надад үргийнхээ Политехник коллежид баярлалаа гэж хэлмээр байна. Арга хэмжээний үеэр оюутнуудад уул уурхайн салбар дах эмэгтэйчүүдийн оролцоо, боломжийн талаар бодит жишээ туршлага зөвлөгөөг хүргэлээ. Эмэгтэйчүүд уул уурхайд зөвхөн ажиллаж чадах төдийгүй манлайлагч байж чадна гэдгийг харуулах нь бидний зорилго хэмээн Transvest Mongolia, MSM Group, Sandvik Mongolia зэрэг уул уурхайн тэргүүлэх компаниудын төлөөллүүд онцлон хэллээ.